Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ тогтмол хийхийг хичээнэ. За ингээд олон юм нуушаад явах бай. Бичлэгтээ орцгоё. Юужин Вайнхартийн 19 насны зун. Мэр, ноён Юужин. Үсэхгүй нөө, хоолыясаг болох гэж байна. Юужин, одоохон. Би одоо явбал түүзэрлээ автах гэдэг. Мэр, яагаад ингэтлээ яарад байгаа юм бэ? Судлаа бичвтээ. Алдахгүй тулд удаан бичих хэрэгтэй юм шүү. Юужин, би яараагүй. Бас би алдахгүй байх тал дээр анхаарч байгаа. Би дахин нэгтэлж байгаа. Алдсан юм алал байна. Би бичиж байгаа зүйлдээ анхаарч байгаа. Мэр, шийдтэнгүүд өөрсдийнхөө шийдийн судалгаагаа 10 жил гарan бичиж байж дуустдаг. Юужин, би шийд 10-аад жил сураагүй. Мэр, яг тэр чин зоогүй. Судлаа ийм эрт бичиж байгаа чинь арай л дэндүү байгаа юм шүү. Наадхаа болиё. Дахиад 10 жил сурахтаа анхаар. Юужин, бяцхан мэйл маань ямар ичимхий юм бэ? Мэр, би чамд битгий давар гэж хэлсэн мэт. Намайг битгий тэгж дуудаад. Би хамгийн багадаа 200 жил амьдарсан. Юужин, ямар ичимхий бяцхан мэйл юм бэ? Мэр, алч тийм билүү? Юужин, чи намайг явуулмааргүй байгаа мó гэж асуухад Мэр хачин царайлав. Юужин, би 2 жилийн турш энд ирж эндээс явсан. Энд тогтмол ирсэн цорын нанцхан. Мэр, тэр мэдээж хэрэг. Бусад шийдтэнгүүд аль дээр шулмын шийдийг харчихсан. Шулмын урлыг харсан шийдтэнгүүд гайхаж миширсэн. Бүгд үүнийг судалж ойлгохыг хүссэн. Эцэст нь бүгд бүтлгүйтсэн. Тэгээд өөрсдийнхөө шийдийг бүрэн болгоход анхаарсан. Тэгтэл Юужин Па Акринд 2 жилийн турш өдөр болгон ирсэн. Тэгээд шулмын урлыг ойлгохыг хичээсэн. Сулхаагаа бичиж дуусчаад 10-оос явах юм уу? Юужин, би тэгээд энд өөр юу хийх вэ дээ? Мэр, юу ч хийж болно шүү дээ. Би хизээ улаан шидийн цамхгийн эзэн тэтгэвртэй гахыг мэдэхгүй. Хүсвэл би чамайг дуфтаяа түүний өв залхамжлагч болгохоор сонгоно гэж баяртай наргагүй хэлэхэд. Юужин, би шидийн цамхгийн эзэн болмооргүй байна гэж хариулав. Мэр, тэгвэл цайзын шидтэн болох юм уу? Тремплд Визардо Ахмад чамааг эсвүүлэхийг хүсэж байгаа. Юужин, тэр дандаа надтай нөхөрсө ханддаг. Би тэрэнд нь дургу. Мэр, бас ханхүү чам дуртай. Чи түүний дор ажиллавал энийг 10-аад жил гайхуулж чаднаа гэж хэлэхэд. Юужин, надад сайн ханддагт нь талархдаг. Гэхдээ үгүй ээ. Мэр, чи үрхийн тэргүүлж болж чадахгүйгээс хойш яагаад Вайнхарт руу явах гээд байгаа юм бэ? Юужин, гэрлүүгээ явхад ямар нэгэн сүвтэй шалтгаан байх ёстой юм уу гэж асуу. Мэр, энэ хэдэн жил гаргасан амжилт чинь надад хүртэх гайхалтай санагдаж байгаа. Судалгаагаа бичснээс хойш 6 сарын дотор чи төвөгтэй шийдийн онолыг хялбаршуулж, үүнийхээ ягцад өөрийнхөө шийдийг сайжруулсан. Юужин, би өөрийнхөө төлөө судалгаа бичиж байгаа. Ганцхан би л энийг ашиглаж чадна. Би өөрийнхөө шийдийг зэгсэхийн тулд л бичиж байна. Энийг нийгэмд итгэжлэхгүй. Тэглэж цагаан газын арга барилыг шидтэн ашиглаж чадахгүй. Робериан, шийдийг ойлгохгүй л бол энэ боломжгүй зүйл. Чи энгийн шийдийн тойргийн арга барилыг ашиглаагүй. Цагаан галын арга барилынхаа одоор тойргийг орлуулж байгаа. Гэхдээ тэглээгээд гол гэр бүлийн гишүүд үүнийг дуурайж чадна гэсэн үг биш. Би чиний судалгааны дагуу дуурайх гэж оролцсон боловч эхлэл хэсэг дээрээ шууд гатсан. Би цагаан гал арга барилыг сураагүй, мөн төв үүсгээгүй. Тэгээд тойргоо орлуулах гэж үзвэл миний маана эсрэг зүг рүү эргэлдэж эхэлсэн. Юужин цагаан гал арга барилын дөрвөөдтэй уссан. Мөнхийн нууцыг тойрогтой амжилттай нээж чадсан. 4 од ашиглаж тойрог үүсгэн өнгөрсөн амьдрал шиг маанаага байнга тисэлсэн. Эргэлдэж буй галын тойрог маанаг гадаж урсахгүй барьж байгаа. Энэ бол тойргон галын арга барил. Юужин 5 одтой бовчход орогдож үзэх бодолтой байсан. Шулмын урлыг харснаар тэр энэ бодлоо өөрчилсөн. Юужин баггүй хугацааг 6 давхурт орон зайн танхим, 8 давхурт өндөр халууны танхимд өнгөрүүлсэн. Өндөр халууны танхимд дэлхийн хамгийн шилдэг галын шидтний шидийг хадгалдаг байв. Юужин харанхуй нүмергөө зүй ёсныхан дагуу ашиглахын тулд орон зайн шид сурах шаардлагатай байв. Робериан, Юужинийг шавья болгон арч, Юужиний судалгааны ажлыг нягтлж шалгахад нь тусалдаг байлаа. Тэр бас энгийн тойргийн шидийг цагаан галын тойрогт нийцэхэд нь тусалдаг байв. Юужин сэрүүн цагийнхаа талыг Акренд, үлдсэн талыг нь Роберианаас шид сурахад зарцуулдаг байв.
Аруутад өнгөрүүлсэн 2 жил их чанга байлаа. Юужин уурлаад байгаа мó гэж асуухад Мэр би яасан гэж уурлах юм? Юужин би чамайг явуулмааргүй байхад чинь явах гэж байгаа болохоор. Мэр уурлаагүй ээ. Би ямар эрхтэй гэж чамайг явахыг хорих юм. Чи хүсвэл явж болно. Надад ийш тийшээ явах хүсэл төрж байгаагүй. Тэгээд ч явахыг хүссэн байлаа ч чадахгүй. Тийм болохоор яв. Намайг ганцааран минь үлдээхэд болно. Энэ уйтгартай чимээгүй ганцаардмад газарт чамтай энэ хідэн жилийг хамт өнгөрүүлчихэд баяртай гэж хэлэхдээ гонилохгүй байна. Би ямар жинхэнэ хүн байгаа биш дээ. Бас хүмүүс дандаа хүснээ хийдэг гэдгийг мэднэ. Юужин тийм үү? Мэр мэдээч би чиний хажууд 200 жил илүү амьдарчихсан. Хүнтэй салах ёс хийгээд сурчсан. Гэхдээ ядаж явахынхаа өмнө надад хэлээрэй. Хатагтай Сеня шиг юу ч хэлэхгүйгээр битгий яваарай гэж хэлэхэд Юужин ойлгосон гэж хэлв. Мэр хүн хамуу сэтгэлээ илчилж байхад чинь чи тайван байх юм. Муу хогийн новш. Юужин би яагаад новш вэ тий? Мэр би тэгж бодож байгаа болохоор яагаад гэд энэ чухал биш. Чи зүгээр л хогийн новш. Би чамайг үзэн ядчихна. Чи нэг муу хүүхэд байж өндөр наснаа хүндрэлдэггүй. Том хүний үгийг сонсох тийм хэцүү байгаа мó. Мэдээж чи надаас болж Аруутад үлдсэн бол би их тайхах байсан. Миний ааш авир хатагтай Сенягийн хүүхэд настайхтай адилхан. Тийм болохоор би жаахан хүүхэд байдаг байж магадгүй. Тийм болохоор би хаяада хүүхэд чив зан гаргам зөрүүдэгдэг. Би тэрийг мэдчихараа. Эднэрийг хэлсэн чинь шалт тэнэг санагдчихлаа. Яагаад гэвэл би хатагтай Сеняг ингэхгүй гэдгийг мэдж байгаа. Би өөрийнхөө үйлдэлээр хатагтай Сеняг доромжилж байгаа юм шиг санагдаж байна гэж хэлэхэд Юужин миний бодлоор жинхэнэ хатагтай Сеня чам шиг аашлах байсан. Мэр тэгнэ гэж байхгүй. Тэр тэгж аашлахгүй. Тэгээд чи түнтэй хизээж уулзаж байгаагүй гэж хэлэхэд Юужин би итгэвтэй байна гэж хэлв. Мэр чи уншсан зурх номоосоо болж тэгж хэлээд байна уу гэж асуухад тэр зүгээр хин нэгний төсөөллөөр бичигдсэн зүйл. Миний мэдих хатагтай Сеня гэж хэлж дуусаагүй байхад Юужин удахгүй миний судалгаа бүрэн болно. Би хитрхи шунахгүй бол 100 дуусахаас өмнө бууснаа гэж хэлэхэд Мэр тэгээд юу гэж? Юужин би явхаас өмнө чамтай уулзна. Надад чамд хэлэх юм байна. Мэр юу юм? Чи худлаа надад товлоод байна уу? Тийм бол би чамайг арчин шүү. Юужин би цаг нь болохоор чамд хэлнэ гэж хэлээд яваад өгөв. Визордо ноён Юужин. Юужин нэлээд дурамжхан яасан бэ гэж асуув. Юужин дотроо Аруутын цайзын шидтний ахмад Визордо тэр надтай юу ярих нь тодорхой байна гэж бодов. Визордо миний чамтай ирсэн шидтний зэрэг доторх альбом тушаал одоо хүртэл эзэнгүй хэвээр байгаа. Бодлоо өөрчилбөл гэхэд Юужин баярлалаа. Гэхдээ үгүй гэж хэлв. Визордо ахам ноён Юужин эрдмийн ажил чинь юу болж байна? Хүсвэл би шалгахад чинь тус болж болох юм. Би мэдээж хэрэг чиний зааварлагч болох улаан шидийн цамбгийн эзэн шалгаж байгааг мэдэж байгаа. Гэхдээ улаан шидийн цамбгийн эзэн дуудах шидээр мэргэжсэн биз дээ. Би дуудах шидэд сайн байхаас гадна тулааны шидтэй гарамгаа. Юуны тулд цайзын шидтнүүдийн ахмад билээдэ гэхэд Юужин за та гэхдээ намайг юуны талаар бичиж байгааг мэдэхгүй шүү дээ гэхэд Визордо чи ганцхан улаан шидийн цамбгийн эзэнд харуулдаг. Бас тэрийг маш сайн нуудаг болохоор би яаж мэдэх юм бэ гэж дотроо уурлав. Би мэдэж болно шүү дээ гэж хэлв. Би шидийн цамбгийн эзэн шиг бусдад заах тал дээр туршлагатай гэхэд Юужин санал тавьсанд баярлалаа. Би гэхдээ зүгээрээ. Би одоо таны санцыг хүлээж авбал ноён Роберианд онцгүй санагдана гэж хэлв. Визордо чамд тэгж санагдаж болох юм. Тэгвэл хоёулаа хэлэхгүй байхад л болно шүү дээ гэхэд Юужин би төрүүлээд явзаа гэж хэлэд явахдаа новш гэж бодов. Юужин тэр намайг мөнхийн нүхийг гаргаж чадсныг мэдвэл үүнээсээ илүү дордно. Тэр мэдвэл миний өрөөрөө сургаж орж ирэх байх. Батын тойрог цагаан далын арга барилтай шидийн шившлэгээ хийх хүртлээр төстэй болохоор Визордо шиг авгаа шидтэн хүртэл хараад ялгааг нь олж харж чадахгүй. Дээд төвшний шидтэнгээс чадвараа нуух олон төрлийн ашигтай юм гэж бодов. Роберийн хийсэн шившлийг чинь тооцохгүйгээр ганц хүчийг нь авч үзвэл чи 5 тойргийг давж байна гэж хэлв. Юужин яг одоогийн байдлаар 4 тойрог миний дээд хязгаар юм байна. Үүнээс илүү агсан төвшний шившлэг хийхээр би мөнхийн нүхийг барьж дийлэхгүй байна. Би сайн ойлгохгүй байгаа болов уу гэж асуухад Роберин би тэгж бодохгүй байна. Энэ зүгээр л хязгаартаа хүрсэн байх гэж хэлв. Роберин чи хараахан цагаан гал арга барилаар төгс мөнхийн нүхийг би болгоогүй байгаа гэж хэлв.
Чи тойргийг өөрийнхөө төвөөр орлуулж байгаа цагаан гал арга барилын дөрвөд болон дөрөв төв. Төвийн чиний тоо тойргийн тоотой дүүцхүүц гэж хэлж болохоор юм байна. Энгийнээр хэлбэл цагаан гал арга барил чинь ахих болгонд чиний мөнхийн нүх. Үгүй ээ, чиний тойргон галын арга барил хүчтэй болж байна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Яг одоогийн байдлаар тойргон галын арга барилд ямар нэгэн сул тал байхгүй. Энэ арга барил үнэн нь байгаагүй болохоор чамайг ахиж дэвших тоолондоо эрсдэл нь хөрөмтлөгдөж байх магадлалтай гэж хэлв. Роберин, би танд энийг олон удаа хэлсэн. Юу ч агсан түвшний тойргийн шидийг битгий ашигла гэж юу гэж асуув. Роберин, энгийн тойргоос ялгаатай нь тойргон галын арга барилаар дээд түвшний тойргийн шидийг ашиглаж болж байна. Та 5 тойрог хүртэлх шидийг хөнгөн ашиглаж байна. Гэхдээ 6 тойргийн шидийг битгий ашигла. Би зориултаар нь ашиглаагүй шид ямар аюул дагуулсхийг мэдэхгүй гэхэд юу ч тийм ээ, би ойлгож байна гэж хэлв. Роберин, чи эрдэм шинжилгээний ажлаа дуусгачаад шууд Лайнхарт руу буцахгүй гэсэн байхаа. Чамд ийш тийшээ явъя гэсэн төлөвлөгөө байгаа юм уу гэж асуухад юу ч Лухар хаант улсын алдарт мөсөн хавч хийж хэлв. Би хүүхэд байхаасаа хойш идэж үзхийг хүсдэг байсан. Хойд зүгийн Лухар хаант улс муран новшийн үүсгэн байгуулсан улс гэж бодов. Роберийн хаавэс нь Лухар хаант улс руу 10 тод мөсөн хавчны ресторан зөндөө олон байгаа. Гэхдээ юужийн ан харсан газраас нь идэх илүү байна үстэй. Лухарт мөсөн хавч идснийхээ дараа би Нахама руу явна гэж хэлв. Тентхийн кактусын хавч амттай гэж сонссон. Юурас ариун гүрэнд гигантэн гэж магтуулж байсан анис 200 жилийн өмнө эзэн хаанда яах гэж байгаагаа хэлэлгүй мөргөл хийсээр явсан. Тэр хамгийн сүүлд Нахама говийн төвд харагдсан гэж бодов. Роберин, би чамайг хоолны аянд явах дуртай гэдгийг чинь мдээгүй юм байна. Чи хавч хэлбэртэн дуртай юм бол өнөө оройн зоовор хавч идэх юм уу гэж асуухад Юужин, би Аротын ханхүү Хоним Абрамтай таарна гэж бодсонгүй. Абрам Багшевуирийн оройн зоогонд саад усан дуушлаарай. Би юмаа шууд хэлье. Чамайг Аротод үлдэн гэвэл цайзын шиттэнгүүдийн ахмадын албан тушаалыг өгнө. Би үүнийг өөрийнхөө нэрээр тангалуулж байна гэж хэлв. Юужин, яг одоо тех хүндтэй. Абрам, би 10 жилийн дараа Аротын хаан болно гэж хэлэхэд Роберин маш их тайхна. Ингэж хэлэх чинь аюултай. Одоогийн хаан эрүү саруулгаараа гэж хэлв. Абрам, намайг битгий буруугаар ойлгох. Надад аль хэдийн хаан ширээтэй холбоотой амлалт өгчихсөн. Би өв залгамжлах нь бараг л баттай болчихсон. Аротын хүмүүс хүртэл намайг хаан болно гэж бодож байгаа. Цайзын шиттэнгүүд хаанда хариулдаг. Би мэдээж хэрэг сенатыг хүндлэн журмынхан дагуу хідэн дарааллыг нь хийн. Юужин, чи 10 жилийн дараа ахмад болоход хангалттай тэнцвүүс болчихсон байна гэж хэлв. Юужин, намайг өндрөөр үнэж байгаад чинь талархаж байна. Гэхдээ та намайг хэрэг сайжирсныг мэдэхгүй гэж хэлэхэд Абрам, улаан шидийн цамхгийн эзэн, та хоёр их сайн нууж байгаа болохоор тэр гэж хэлв. Юужин, яагаад юм бол доо гэж асуув. Абрам шалтгаантай болоод тэгж байх. Надад хэлэхгүй болохоор чинь таамаглахаас өөр арга алга. Биеэр нь дүүрэн маана байна. Маанаг нь авч үзэхэд тэр балда 5 тойрогтой шулмын урлаг. Чи мөнхийн нүхийг ойлгосон юм уу гэж асуув. Юужин, би үүнд чинь хариулах ёстой юу гэж асуухад Абрам, энийг асууж байгаа чинь хариулт болж байна. Юужин, би Абрамд хотлоо хийж болохгүй. Би үннээ хэлэгч бодлого байсан. Би Аротыг цайзын шиддэнгүүдийн ахмадын албан тушаалыг үзэн ятсандаа биш. Би зүгээр л хүсэхгүй байна гэж хэлв. Абрам, чи ийм чадвартай юм чинь хаанч эрх мэдэлтэй албан тушаалтай болж чадна. Ганц эрх мэдэл чамайг Аротод байхгүй бололтой. Тэгвэл сурвалгыг юу гэж бодож байна? Чиний мэдэж байгаагаар мэрэгэн Сеня шулмын урлагийн 3 цувралыг бий болгосон. Нэг нь Акрионт, нөгөө хоёр нь хааны цайзын эрдэнсийн санд байгаа гэж хэлэхэд Юужин, Роберийн хоёр маш их гайхав. Юужин, Сеня мэрд дахиад хоёр байгаа гэж хэлсэн хэмээн бодов. Роберийн, хааны гэр бүл хизээ агцсан бэ гэж асуухад Абрам, битгий буруугаар ойлгоорой. Хатагтай Сенягийн бидэнд үлдээсэн нь хуулбар. Битэг болгож өгсөн юм. Хааны гэр бүл хүртэл хатагтай Сеня болон хоёр их хувь хаан байгааг мэдэхгүй гэж хэлв. Юужин, та надад хааны гэр бүлийн эрдэнсийн санд байгаа шулмын урлагийг харуулна гэж хэлээд байна уу гэж асуухад Абрам, яг одоо бол боломжгүй. Эзэн хаан намайг сайшаа таньунна. Гэхдээ шулмын урлаг шидийн түүхэн дэх хамгийн шилдэг шидийн бичээс. Би хүртэл шулмын урлагтай холбоотой зүйл дээр хүснээрээ юм хийж чадахгүй. Гэхдээ би хаан болохоор өөрийнхөө их мэдлээ ашиглан чамд шулмын урлагийг харуулж чадна. Улаан шидийн цамхгийн эзэнд харуулахгүй л дээ. Юужин, чи юу гэж бодож байна?
Би үүнийг муугүй санал гэж бодож байна гэж хэлв. Юу ч бодоод байх юм юу байх вэ? Би сүүлийн 2 жил шулмын урлал ямар байх ёстой болохыг олдоо ортлоо мэдэрсэн. Акрионд байгаа эхний бүлэг гайхалтай байхад нөгөө хоёр нь хэр их тайхалтай байх бол ганц тэрч биш гэж бодов. Нөгөө хоёр шулмын урлагт Синьятай холбоотой үе мөр байж магадгүй. Би Арутын хаан тулсын олж чадаагүй үе мөрийг олох магадaltaй хэмээн бодов. Юужин, та одоо боломжгүй гэж бодож байвал би таныг хаан болохоор чинь Арутоор дайръя. Тэр үед нь энэ яриагаа үргэлжлүүлье гэж хэлэхэд. Авраам, чи замаа нефттэй байхыг хүсэж байгаа юм уу? Тийм бол би баттай хаан ширээнд залрах болохоро зурус илгээе гэж хэлэхэд. Юужин, харж үзсэнд баярлалаа гэж хэлв. Үзэлтэд шилжиж мэр өрөөндөө суун ном уншиж байх ба. Мэр, төв мөнхийн нүх хоёрыг төгс хослуулсан байна. Бүрэн болоогүй байна. Гэхдээ би бүтцийнх нь хувьд юу ч хэлж чадахгүй юм байна. Энэ Синьягийн мөнхийн нүх шиг сайн биш ч гэсэн. Юужины тойрон галын арга барил одоогийн тойргийн шидийг холд авч байна гэж бодож байхад нь Юужин ирэв. Мэр, хөө байгальтай. Энгийн харах өнцгөр харвал энэ бүрэн болоогүй байна. Гэхдээ чи тэрийгэ зүгээр гэж бодож байгаа бололтой. Жаахан хувиа бодоод байгаа юм биш үү? Энийг ганцхан чи л ашиглана. Шиний стандартаар бол энэ хэмжээ бол хангалттай байгаа юм байна. Чиний судалгаа дуусчихсан юм чинь Арутаас явах гэж байна уу? Хизээ явах юм гэж асуув. Юужин нөгөөдөр гэж хэлэхэд. Мэр, би чамааг маргааш явна гэж бодож байлаа гэж хэлв. Юужин, би чинь хүн юм байгаа үстэй. Надад амрах өдөр хэрэгтэй. Бас улаан шидийн цамхгийн эзэн намайг гаргаж өгөх үдэшлэл зохионо гэсэн гэж хэлв. Мэр, ой юм аа гэж хэлэхэд. Чи тэнд зөндөө олон амттай юм идэн үстэй. Бас бүгд чамд баяр хүргэнэ гэж хэлв. Юужин, би чамд хэдэн сарын өмнө нэг юм хэлнэ гэж хэлснийг санаж байна уу гэж асуув. Мэр, тийм ээ, санаж байна гэж хэлэхэд. Юучин би тэхээсээ өмнө нэг юм шалгах хэрэгтэй байна. Би чамд хэлэх гэж байгаа юмаа хүнээр дамжуулан хэлүүлж болох уу гэж асуув. Мэр, ёстой нэрин. Чи намайг сэжиглэж байгаа зү. Чи намайг өөр хүнд чиний судалгааны талаар эсвэл өөр ямар нэгэн мэдээлэл хэлчихгүй гэхээс айгаад байгаа мó гэж уурлахад. Юужин, чи өмнө нь хүнд хэлж байсан уу? Мэр, үгүй. Чамайг байхгүй хооронд ногоон шидийн цамхгийн эзэн бусад шидтэн намайг яаж дээрлэхснийг мэдэж байна уу гэж уурлахад. Шулмын урлагийн хэсэгчлэн аван хүчээр сонсох боломжгүй Синьягийн үлдээсэн зүйлийн судалгаатай холбоотой бүх мэдээлэл болон харьцан яриа шулмын урлагийн төвийн хамгийн гүнд нь хадгалагддаг. Чи онцгойдоо биш. Акрион руу орсон шидтний хүндлэх гэр бүлийг нь хамгаалах зорилготой үйлдэл юм. Хэн нэгэн шулмын урлагийг бүхэлд нь устгахгүй бол шиний мэдээлэл гадарч задарм гэж байхгүй гэж хэлв. Юужин, тийм сайн хамгаалттай юм бол миний одоо чамд хэлэх байгаа зүйл гадарч тарахгүй юм байна. Мэр, би чамд аль дээр тэгж хэлсэн биз дээ. Хэдэн удаа асууд юм бэ гэж уурлахад. Юужин, би дахин төрсөн. Мэр, ямар новшоо яриад байгаа юм бэ гэж асуухад. Юужин, би дахин төрсөн гэж байна. Надад одоо бовтол өмнөх амьдралын минь ой санамж байгаа. Мэр, надаар товлоод байна уу? Энд чинь инээдтэй биш байна. Би бүр өөрийгөө хүчилж инээж чадахгүй юм байна гэж хэлв. Миний өмнөх амьдралын нэрийг Хамил Дайнас гэдэг гэж хэлв. Юужин, би мөнхөг хамилчин байна гэж хэлв. Мэр гайхан. Жинхнээсээ хэлээд байна уу гэж асуув. Юужин, итгэхэд бэрх байна уу? Мэр, итгэхэд хүнд юм. Гэхдээ үнэн бол чиний хэд хэдэн юмны учир нь олдож байна. Чи шид 2 жил сурсан хэрнэ мөнхийн нүхийг ойлгож чадсан. Бас гайхалтай мэдрэмжтэйгээр үүнийг дуурайна. Өөртөө тохирох хэлбэрт оруулсан. Гэхдээ чи өмнөх амьдралаа санаж байгаа бол чи авга вермутийн хамтрагч байсан. Мөнхөг хамил байж болох юм. Мөнхөг хаймал шоосон тазаараа юр бусын хүн байсан. Мэргэн Синья Эдхүүдийн ойд өссөн. Эдхүүдээс шид сурсан зоривт муран авва. Баяр омгийн ахлагчийн хүү байсан. Хойд зүгтээ тулааны омог гэдгээр алдартай байсан. Үнэн ч Анисе гигантны нэр дэвшигч байсан. Ариун Юрас гүрний кардиналууд хэдэн жил өөрсдөө өсгсөн. Харин авга Вермут гэд хэлэх гэж байхад нь Юужин. Анх боол байсан. Вермут чөтгөрийн омгийн тахил болж байсан. Боолуудын нэг байсан. Тэр чөтгөрийн элдийг хулгайлж хамаг чадлаараа амьд гарахыг хичээсэн. Тэр ихний элдийн далайлтаараа боолуудыг хүргэж байсан харанхуйн шидтэн болон чөтгөрүүдийг алсан. Тэр боолуудыг өдөртөнгаа хэрмүүдээс цухтааж байхдаа
100 гарам чөтгөрийн аратныг алсан. Мэр үннийг хэлэхэд би хэтрүүлэхтэй түүх гэж бодсон. Домог л тийм юм байдаг үсттэй. Би тэрийг өөрийн нүдээр хараагүй ч үнэн гэж бодож байна гэж хэлв. Юужин тэр залуу мангас байсан. Мэр мөнхөг хаймал багаасаа хамгийн юр бүсийн байсан. Тэр вермут шиг онцгой эхлээгүй. Түүнд бусад шиг нь онцгой түүх байгаагүй. Тэр тосхон нь мангасуудад дайруулсны дараа амьд үлдэхийн тулд гартаа илд барьдаг. Тэр чөтгөрийн хаан мангасуудыг үзэн яддаг, хөлсний алуурчин болдог. Баатруудын багийн гишүүн хэрн хамгийн энгийн түүхтэй хүн. Тэр хэдхэн жилийн дотор бусад баатартай мөр зэрэгцэхээр хүчтэй болдог. Чи хаймлын дахин төрөлт юм бол би одоо л чиний итгэмээргүй хүрдэн сайжралтыг ойлгож байна. Үлвэрийн номонд гардаг хаймл хогийн ааштай байдаг ч байсан баатруудын баг дундаа хамгийн хүрдэн сайжирдаг нь байсан гэж хэлв. Юужин яг ч тийм биш. Би аяллахаа явцад вермутийг гүйцэхийг хичээсэн. Би шидтэй муу байсан болохоор тэр тал дээр бүүж өгөн мэддэм зүйл дээр анхаарахар шийдсэн. Вермутийг гүйцэхийн тулд илд, жад, шохилт бүгдийг нь ашигласан. Би гэхдээ түүнийг нэг ч удаа ялж байгаагүй. Мэр тийм үү? Энгийн харах өнцгөөс бол хаймарч гисэн мангас шиг байсан гэж хэлэхэд. Юужин бусад хүн намайг сууд ухаантан гэх хамаагүй. Би нэг ч удаа болов вермутийг ялахыг хүсдэг байсан. Би өөхөх өдрөө хүртэл түүнийг нэг ч удаа ялаагүй гэж хэлв. Мэр чи хамилыг царайлаг гэсэн баха. Чи яаж өөрийгөө тэгж хэлж чадж байна? Солиотой юм уу гэж уурлахад. Юужин яасан юм? Би өмнөх амьдралдаа царайлаг байсан гэж хэлв. Мэр чи яагаад гинт надад энийг хэлээд байна? Надаас ямар нэг юм найдах нь юургүй штэ. Би Сэнийг хаана байгааг мэдэхгүй гэж хэлв. Юужин би чамаас хариу нэхэж үүнийг хэлээгүй. Би чамаад 2 жилийн турш таньж мэддэг болсон. Би анх чамтай уулзахдаа л мэдэрсэн. Чи Сэнитэй их адилхан юм. Царай ааш зан хоёр чинь хоёулаа гэж хэлэхэд. Мэр Сэниа бага наснаасаа жишиг авна намайг бүтээсэн гэж хэлэхэд. Юужин Мэрийн толгойг зөөлөн илнэ. Юужин би даварчихсан уу гэж асуухад. Мэр би энэ удаад чамайг үүчлэе. Хамид Сэнигийн хамтарч байсан болохоор. Юужин чи Сэниаг үгсэн гэж бодож байна уу гэж асуухад. Мэр тийм байх боломжгүй гэж уурлахад. Юужин би ч гэсэн тэгж бодож байна. Сэниа гэрээслэд үлдээхгүйгээр өөхөх төрлийн хүн биш. Тийм болохоор би түүнийг хайна. Би тэднийг аль нэг газар амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Би бүгдийг нь олно гэж хэлв. Мэр чи хатагтай Сэнийг авчрах юм уу гэж асуув. Юужин чи хатагтай Сэнийг санахгүй байна уу гэж асуухад. Мэр тийм ээ мэдээж гэж хэлв. Юужин тэгвэл зайлшгүй авчрах хэрэгтэй юм байна. Сэний хогийн нар байгаа үсттэй. Тэр өөрийнхөө тань сүнсийг 200 жил аргасан байна. Мэр битгий түүнийг муулаад бай гэж хуурсахад. Юужин би муулж болно. Тэр 300 жилийн намайг хичнээн их муулдаг байсныг мэдхүү. Мэр ноён Юужин таныг өмнөх амьдралдаа мөнхөг хамал байсан талаар чи шүжмийн урлагийн өмнө андгаарч чадах уу гэж асуухад. Юужин чадна. Чи миний нэрийг хэлэхдээ мөнхөг гэдгийг нь хэлэхгүй байж болох уу гэж асуув. Юужин мэр хоёр шүжмийн урлагийн өмнө ирж зогсно. Юужин баруун гараа өргөн тангаралдаж эхэлнэ. Юужин намайг Юужин Зайнхарт гэдэг. Би өмнөх амьдралдаа хамал дайнаас байсан. Би үннээ хэлж байна гэдгээ. Өөрийнхөө цус болон Лайнхартын нэрээр тангараглаж байна гэж хэлв. Юужиныг тангараг өргөх мөчөд шидийн төхөөрөмж хүчтэй хөх гэрлэр гялбаж, мэрийн нүдч мөн адил хөх хөнгөөр гэрхтэнэ. Мэр хатагтай Сэнэ явсны дараа олон шидтэн шулмын болон намайг хідэн хэсэг болгож салгасан. Гэхдээ тэд нэг зүйлийг олж чадаагүй. Шүлмийн урлагийн үндсийн Европт бичигдсэн мэдээлэл. Өнөөдөр бидний ярьсан яриа тэнд хадгалагдах болно. Мөн хинч үүний талаар мэдэхгүй. Миний одоо хэлэх гэж байгаа зүйл 10-ийн бүх хүн мэдэхгүй. Хатагтай Сэниа тэтгэвртэй гахын өмнө нэг сэжвэр гаргасан байсан. Юужин юу гэж асуугаад. Мэр түүнийг явахын өмнөх 7 хоног. Би түүнтэй энэ давхарт хамт байсан. Тэр гів гинт шаран дээр унан ёолж эхэлсэн. Би яасныг нь асуутал түүний тань сүнс үгсэн гэж хэлсэн. Хин нэгэн Хамилийн оршуулгын газар руу халтсан. Хатагтай Сэниа маш их өвтэй байсан. Юужин оршуулгын газар. Надад оршуулгын газар байдгийм үү гэж асуухад. Мэр тийм ээ би тэгэхэд анх удаага л тэв талаар сонссон. Тэгснээс хойш нэг их удалгүй хатагтай Сэниа алга болчихсон.
Би тэгээд энэ яриаг шулмын урлын хамгийн гүнд нуус. Тэр алга болохоос өмнө үүний хүнд ч хэлээгүй болохоор миний хэлж болохгүй зүйл байх гэж бодоод. Түүнийг хүнд байдалд оруулахыг хүсээгүй. Гэхдээ Южин хамаал болохоор чамайг мэд хэрэгтэй гэж бодож байна гэж хэлв. Южин миний буш. Тэр талаар сонсоогүй юм байна миний бие. Бид ятын хараалаас болж алга болсон гэж утсан. Личийн хараад сүнс болон биеийг нь устгадаг. Мэр энгийн үед тийм. Гэхдээ чиний сүнс ямар ч асуудалгүй дахин төрсдгийг бодоход би чинь бүрэн бүтэн байгаа гэсэн үг. Чиний дахин төрөлд Южин тийм ээ. Сэний оролцсон байх гэж хэлв. Үзэштэд шилжиж шүн болж. Южин гудамжны гэрэлтийн түүний хажуугаар бодох хийлэн алхана. Южин Сэня надад булш ухаж өгсөн хүн бол тэр булшийг нэг газар нуусан гэсэн үг. Хаана байж болох вэ? Хүмүүс оршуулгын газрыг өөрсдүүд нь ач холбогдолтой газар сонгодог үстэй. Миний өгсөн газар байна гэж байхгүй. Арай миний төрсөн газар юм биш үстэй гэж бодов. Яг тэр үед Балзак ноён Южин гэж дуудав. Южин намайг дараж байгааг чинь мэдсэн юм. Албаар тоохгүй байхад. Балзак чи намайг харах болгонд ааштай байх юм. Надад асуудал байна уу гэж асуухад. Южин тийм ээ гэж хэлв. Балзак би чиний талаар нэг юм сонссон. Чамайг нөгөөдөр Артос явж Зухар Нахама хоёр руу явна гэсэн. Санаа завчлаа. Хойд зүгийн Зухар муж хилмүүдтэй их ойрхон гэж хэлэхэд. Южин тэгэд юу гэж хигжүү гэлэхэд. Балзак тэнд Лайнхартын их мэд нүдэлэхгүй. Зухар чөтгөр болон харанхуй шиднийг орохыг хорвилдэг байсан 5 жилийн өмнөөс хааны гэр бүл бодлоо өөрчилсөн. Хижмүүдэд олон төрөл байгаа. Тэдний зарим нь хоригдлын чөтгөрийн хааны тушаалыг зөрчдөг. Тэгэж хоригдлын хаан хижмүүдийн цорын ганц хаан биш гэж хэлэхэд. Южин чи сүрлийн чөтгөрийн хаан дайнд бэлдэж байгаа гэж хэлээд байна уу гэж асуухад Балзак үгүй ээ сүрлийн чөтгөрийн хаан хүчирхийлэл буруу. Бас тэр хоригдлын чөтгөрийн хааныг хүндэрдэг. Хоригдлын чөтгөрийн хаан ямар нэг юм ихлүүлээгүй бол сүрлийн чөтгөрийн хаан ч ихлүүлэхгүй гэж хэлэхэд. Южин сүрлийн чөтгөрийн хааны талаар гүн бодолд автна. Сүрлийн чөтгөрийн хаан хамгийн хүчтэй чөтгөрийн хаан. Би өмнөх амьдралдаа түүнийг ганц л удаа харж байсан. Би одоо болтол тэр өдөр харсандаа зүйлдээ итгэлгүй байдаг. Өргөн том талд өмг хөдөж байсан. Хинч түнтэй тололд юм уу ал гэсэн санал тавиагүй. Анисигийн залбирал биднийг тайвшруулаагүй байсан бол бид нар бүгд галзуур хойсон байх гэж бодоход Балзак гэхдээ ноён Южин хоригдлын чөтгөрийн хаан юу ч хийхгүй байна. Сүрлийн чөтгөрийн хаан дуугүй суулаа гэд. Бүх чөтгөрүүд тэгнэ гэсэн үг биш. Чөтгөрүүд их тогшин. Хэдэн 100 жилийн инх тайванд дургуутсан олон чөтгөр байгаа. Би ингэж хэлж байгаадаа инээд хүрч байна. Чөтгөрүүд инх тайванд дуртай төрөл биш гэж хэлв. Южин чи чөтгөрийн хаад инх тайванд тогтоосон ч чөтгөрүүд ямар нэг юм хийнэ гэж хэлээд байна уу гэж асуухад. Балзак би тэгэх хэд хэдэн чөтгөр байх магадaltaй. Үүнд ганц хоригдлын хааны дор байдаг чөтгөрүүд хамаарахгүй. Сүрлийн чөтгөрийн хааны дор зүтгэдэг чөтгөрүүд ч багтана. Тэд хаадынхаа дуугүй байдлыг эвдэхийн тулд юу ч хамаагүй хийнэ. Чөтгөрийн хаан өмнө нь 5 байсан ч одоо 2хан байгаа болохоор шинэ чөтгөрийн хаан болохыг хүссэн хүчтэй чөтгөрүүд байгаа. 3 оронтой хоосон байгаа гэсэн үг. Зебелда гүнгийн хатагтай хаан болохыг хүсэж байгаа гэж хэлэхэд. Южин тэд нэр зүгээр сан фураачж бохгүй юм уу гэж асуув. Балзак чөтгөрүүд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол сан фурах хайрцгийг эвдлэнэ гэж бодож байна. Южин шүнийн шүжмийн хатан нойр Зебелла. Би одоо байгаа шатвартайгаа дээд түвшний шүтгэрийг дийлэх болов. Үгүй ээ, би ялах хэсэг нь батлаагүй. Би лухур руу явах бодолтой байгаа. Гэхдээ одоохондоо бол биш гэж бодов. Южин сануулсанд баярлалаа. Би эхлээд Нахама руу явна. Лухур руу дараа нь явна гэж хэлэхэд. Балзак Нахама бог дээр нь болгоомжтой байгаарай гэж сануулхад. Южин 9 шуурганаас уу гэж асуув. Балзак Амелия Мервинес тэр хоригдлын чөтгөрийн хаантай гэрээ хийхээс өмнө гайхавтай харанхуй шидтэн байсан. Хоригдлын чөтгөрийн хаан намайг их эрхчүүдэтэй байлгадаг. Харин Амелия Мервин бүр өөрийнхөө дураар байдаг. Чи Амелия Мервинтэй тааралбал түүнд үүнийг өгөөрэй гэж хэлээд нэгэн хар загтал Южинд өгөв. Чи түүнийг яасан ч байсан чамайг гэмтээхгүй гэж хэлв. Южин энэ юу юм бэ гэж асуув. Балзак зурвас. Южин би нээж болох уу гэхэд. Балзак мэдээж үч хэлв. Южин зурвасыг нээж үзээд маш ихээр цочирдан гайхаж энэ юу вэ гэж бодов. Южин хоосон бухтуу байна гэж хэлэхэд. Балзак
Агуулгын чухал биш. Юу чухал вэ гэхээр шамд миний өөрийн гараар бичсэн захиа байна гэж хэлээд захиаг буцаагаад битүүмжлөв. Би Нахамд гарах боломжтой гинтийн аюулыг яаж чадахгүй. Гэхдээ би Амилия Мервиний заван аашны учрыг олж чадна. Чи үнэхээр Нахам руу явна гэж байгаа бол үүнийг аваад яваарай гэж хэлэхэд Южин чи надаас юу хүсэвэ? Балзак би чиний харанхуй шидэттэн дургүй байдлыг яаж чадахгүй. Гэхдээ миний сайн санааг хүлээж авна уу гэж хэлэхэд Южин чи гомо юм уу гэж асуув. Балзак тайхаж айн гэхэд Южин надад сайн хандаж байгаа чинь с ижигтэй санагдаад. Би ямар ч чамд сайн ханддаг биш. Харанхуй шидийн цамхгийн эзэн надад сайн хандах нь надад дарамттай байна гэж хэлв. Балзак байз би жаахан сандарчлаа. Битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л чамтай дотн харилцаатай болохыг хүссэн юм. Энэ зүгээр л нэг хүн нөгөө хүндээ гэж тайлбарлахдад дацаж төгдөрч сандрна. Ганц би тэгээгүй штэ. Бүгд тэгэж байгаа. Чи залуу бас их ирээдүйтэй гэж хэлэхэд Южин надад өгч байгаа юм чинь би одоохондоо үүнийг талархаад авъя. Би ингэж байгаад чинь баярлаж байна. Бас маргаашийн үдэгтийн баяртай өрмөөрэй. Гэхдээ тэгэж хэллээ гэд битгий гүүгээд хүрээд ирээрэй. Би зүгээр л ямар санагдаж байгаагаа хэлж байна. Хүний сэтгэл зүй их санана. Би чамайг өрмөөр байгаа боловч гэхдээ чи маргаашийн үдэгтийн баярт маань ирвэл би чамд нөхөрсөг хандхаасаа илүүтэй үзэн ядна гэж хэлв. Балзак би очихгүй битгий санаа зов. Южин ингэж хэлж байгаад баярлалаа. Өгөөмөр зан гаргаж байгаад чинь бүр гайхчихлаа. За би тэгвэл явлаа гэж хэлээд яваад өгөв. Үзэлдэл шилжиж үдэгтийн баяр болж буй танхимд шидэтлүүд суулгарсан харагдана. Хэридут чи яагаад намайг үдэгтийн баяртаа өрсөн юм гэж асуухад Южин хоёулаа ямар нэгнийг танихгүй хүн байгаа биш гэж хэлэхэд Хэридут усад шидийн цамхгийн эзэн яасан юм. Чи тэднийг таньна үстэй гэж хэлэхэд Южин намайг та мэдэж байгаа үстэй. Тэднийг яагаад урайгүйг гэж асуухад Хэридут ногоон шидийн цамхгийн эзэн цайсын шидэтлүүдийн ахмадыг битгий тэгж гадуурх. Чи тийм хэмжээний авьяастай болохоор тэгж байгаа юм. Южин би тэгвэл танд хангалттай авьяастай биш вэж гэж ёжилж хэлв. Хэридут чамайг эсвүтмээр байна. Би гэхдээ улаан шидийн цамхгийн эзний шавийг хулгайлах ичхүүргүй амтан биш. Би гадарлаж байсан л та. Чи үнэхээр Балзакийг өрөөгүй юм байна гэж хэлэхэд Южин тийм ээ багш маань түүнийг эрүүл дургуутсан гэд. Харанхуй шидийн цамхгийн эзэн ямар хүн бэ? Би түүнийг өмнө нь цэнхэр шидийн цамхгийн эзэн байсан гэж сонссон. Би түүнийг тантай хамт бэлтгэл хийж байсан гэж сонссон гэхэд Хэридут өнгөрсөн ч бай, одоо ч бай. Тэр нууцлагдмал ойлгохын аргагүй хүн байсан. 10 жилийн өмнө Балзак цэнхэр шидийн цамхгийн эзэн болох байсан. Тэр юр бусын чадвартай шидтэн байсан. Гэтэл тэр гівгэнт цэнхэр шидийн цамхгийг орхин хэрмүүд рүү явсан. Тэр шидийн мэдлэгээ өргөжүүлмээр байна гэсэн шалтгаан хийсэн. Би тэгэхэд Балзакаас хүч муутай байсан. Би түүнийг явсан болохоор л цэнхэр шидийн цамхгийн эзэн болсон. Балзак 10 жилийн дараа хилмүүдээс ирснийхээ дараа харанхуй шидэттэн болсон. Тэр харанхуй шидийн цамхаг руу шилжиж харанхуй шидэтлүүдээс их хэмжээний дэмжлэг авснаар харанхуй шидийн цамхгийн эзэн болсон. Тэр түүхэндх юр бусын чадвартай цэнхэр шидийн цамхгийн эзэн болж болох байсан. Тэр гэхдээ түүнд хангалтгүй байсан бололтой. Хүний шид хичнээн гайхавтай байлаач хүн хിവэр л ороо. Чөтгөрийн хааныг гүйцэх боломжгүй. Би чамайг Нахама руу явна гэж сонссон гэж хэлэхэд Южин тийм ээ. Хэридут ойг тиймч сайхан газар биш. Энэ сайн зөвлөгөө биш. Чимэх давсал гэд бодчих. Заавал Нахама руу явна гэж байгаа бол Нахама руу орохдоо Вайнхарт гэдгийг нь. Южин багш бас тэгж хэлсэн юм. Хэридут тэнд эвгүй цаг үе байгаа. Харанхуйд үйл ажиллагаагаа явуулдаг Нахамгийн алуурчид сүүлийн үед өдөр ажилдаг болсон. Би тэднийг Кийл гүрний Вайнхарт гэр бүлээр оровтно гэж бодохгүй байна. Гэхдээ анхаарал татахгүй байвал их зүгээр шүү гэж анхааруулж хэлэхэд Южин санаж авъя гэж хэлснээр үзэгдэл шилжиж. Южин элсэн цөл дундуур алхах ба салхи сэвэлцэн. Южин энэ нөмрөг халуун өдөр их анхаарал татт юм байна. Азар хувирвтэй шиттэй юм байна. Бас эзнийхээ мэдрэмжээр хэлбэлцдэж биеийн температур болон гадна температурын учрыг олж байна. Ийм хөлргөм халуун өдөр эзнийхээ ая тухад анхаарч байна. Робрианаас авсан шидтэй газрын зураг. Миний зовсож байгаа газар чиглүүлэгч зогсож байна. Би дэвхийн хаанч байсан байгаа байршлыг минь гаргаж байна. Би яг одоо Нахамгийн баруун зүгт байна. Би эндээс хойд зүг рүү явбал аанда Турат харагдах юм байна. Би эхлээд Туратын захад байрах тэр төрсөн нут руу явж бунхнаа олъё гэж бодож байсан. Гэхдээ одоо надад тгийх шаардлага байхгүй. Сүүлийн 300 жил Нахамгийн говь баг багаар өргөгдсөн.
байгалийн бус элсэн шуурга ойр хавийнхаа газрыг хомруудаа авчээ. Ийм болохоор л Туратын захад байдаг Хамелийн төрсөн нутаг говийн нэг хэсэг болсон. Турат жижигхэн ус. Байгалийн гамшиг болох элсэн шуурганаас болж тэд газар нутгаа орхихоос өөр сонголтгүй болсон. Үүнээс нь үргэлжлэн говьсон хэсэг Нахамгийн шинэ газар нутаг болсон. Хүмүүс тэгж дайрч болдох юм байх та. Тэнэг хүмүүс л элсний шидэднүүдээс болж хиймэл элсэн шуурга үүсэн. Газар нутаг нь говийн нэг хэсэг болж байгааг мэдэхгүй. 300 жилийн өмнө Чөтгөрийн хааны Сарнай чөтгөрүүдийг төвшин ахиулж мангасуудыг галзууруулсан. Нахама дайныг ашиглан Кийл гүрэнд рүү дайрах гэж оролдсон. Вермүүд Кийл рүү очсноос болж тэд бүтлгүүтэн. Би өмнөх амьдралдаа энэ улсыг үзен яддаг байсан. Тэр цагаас хойш 300 жил болсон. Би үзен ядсан хэвээр л байд. Хэрвээ тийм бол эхлээд булшаа олъё. Южин дахиад жаахан үлээгээрэй. Сеня, Анисе, Мурум. Южин би та нарыг бүгдийг ч нь олохулна. Ийхүү эхний 1-р сизон дуустдаг энэ удаагийн парт дуусаж байна. Гэхдээ дараагийн улирал дээр гарах эсхүүдээс товч хүргүүл. Алуувчид Южин рүү гинтийн дайралт хийн. Эсэн цүл явж буй Южиныг хэсэг алуувчид бүсэлж аавна. Южин хүрээд ир. Эсвэл би дайрах юм уу? Южин Хамелийн булшийг ухсан байна. Энэ тулааны уул мөр байна. Хананд хүчтэй тулааны уул мөр гарч хагарч сурсан харагдана. Южин Сеня энд хинтээ тулалдсан юм бэ? Бас хүчтэй дайсан. Южин Амелия Мервин. Ийхүү энэ удаагийн парт дуусаж байна. Лайк болон subscribe дарахаа мартаваа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.